Зөөрэ мэд залуужуулах бичлэг 26 орж байна. 25 дээр 25 дахь бичлэг хаа нэлээд ууртай бичлэг хийсэн. Тэгээ тэн дээр үргэлжлүүлээд дахиад нэг чадвал ууртай бичлэг хийн чадахгүй л чадахгүй дээ. За тэгээд номыг хэрхэн унших тухай, дасгалын тоонуудын тухай заасан. Тэгээд ер нь бол дунджаар нэг 2 сар зарцуулдаг санагдаад их юм. Тэгээд ямар ч гэсэн ингэдэг дасглаа ингээд 3 дотор сурчлаа гэж бодсон шүү дээ. Тэгвэл сарын хугацаа ч юм уу 3 дотор сурчлаа. Эхний дасгалыг 3 дотор сурчлаа бол 5-аар сураад 7 8 7 9 гэж хүртэл нэмнэ. Дараагийн дасгалаа 3 5 7 9 гэж нэмнэ. Гэх мэтчлээ нэг дасгал дээр нэг 4 хоног зарцуулсан гэж үзвэл нийтдээ нэг 6 4 24 дээр нэг гээд нэг 25 хоног зарцуулах байх. Гэхдээ дундад нь ерөнхийдөө ямар нэгэн ачаал үүсч магадгүй, эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаан үүсч магадгүй. Хэрвээ тэх юм бол удаашруулад удаан хугацаагаар суралцж болно. Тийм. Тэгээд монголчуудад гэхдээ ер нь тэгж нэг заадаг. Ягаад заадаг юм бэ гэхээр монголчууд жоохон залхуу байдаг. Тэгээд нэрээс нэг юм тууштай байдгүй. Тэгээд ном шүл цаалын гаргаж уншдаггүй. Тэгээд жоохон тэгээд идэг. Гэтэ би та нар бүгдийг нь хэлж байгаа биш. Та доктор бас номоо сайн уншдаг, хэрэгжүүлэх гэж хичээдэг. Тэгээ уртнасыг хүмүүх амиг ч юм уу тэрийг ойлгох гэж хичээдэг тийм хүмүүстэй байдаг. Тэр хүмүүстэй бол баярлалаа. Тэгээд за юу гэдэг. Хүний бие бол гадаас харагдаж байгаа нь л зүрийн харагдаж байгаа л чагнад товт энергиэс бүрддэг гэж хэлж байгаа тийм. Энэ бол угаасаа тийм энерги бит гэдгийг нь дахин хэлж байгаа. Тэгээд энэ ийм чин чанар дээр нь тулгуурсан хөдөлгөөн хийж байгаа гэсэн үг. Хийж байгаа хөдөлгөөнөөс нь биш. Хөдөлгөөнөөрөө дамжуулаад тэр энергийн ямар нэгэн шин чанарыг олж авч байгаа гэж болохгүй. Тэгээд дээрээс нь за одоо номтой хүмүүс ном унширэг заяа. За номын 25 дугаар утсан. 25 дугаар утсан дээр юу байна гэдгсэн чинь 25 дугаар утсан дээр юм байна. Чөлөөндөө гарсан Английн хурандаа Брэдфорд энэ сүм 70 гаруй настай ирээд 40 доод насны зүрхтэй залуу болоо буцсан тухайн номд гардаг юм аа гэж аахгүй. Тэгээ энэ болохоор өмнөх архины ном хэлж байгаа 1930-аад оны үед гарсан тийм ном байдаг. Тэгээ энэ ном болохоор Петр Келтрийн дахин сэргийн хөвлөмий гэдэг нэртэй ном байдаг. Тэгээ дээрээс нь дахин сэргийн хөвлөмий гэдэг нэртэй ном хөтлөө нэг 5 ширхэг тасгалтай. Тэгээ тэр нэг өчнө ойлгодоогүй тэгээ дууссан ном байдаг. Харин яг юу юм бэ гэхээр энэ ном болохоор яагаад дахин сэргийн хөвлөмий гэж нэрлэдэг юм бэ гэдгийг тайлбарсан тийм ном баггүй. Ер нь бол яг үндсэндээ тэр дахин төрөлтийг бэлгэлдэг дасгалын тоон нийтдээ 7 ширхэг байсан. 7 дахь дасгал буюу тэр хамгийн сүүлийн дасгал нь цогц дасгал нь түлхүүр нь байсан. 7 дахь дасгалаар дамжуулаад яг юу болох хэвээр юм бэ гэхээр тэр дээрээс зулаагаар нэвтрээд бүх биеэр нэвтрээд тэгээд доошоо хөлийн улд руу ингээд явдаг нэг тэр энерги усгалыг ашиглах. Дээрээс нь хүн төрхөөсөө өгсөн энергийг нахин сэргийх нөхөх бүр анх төрснөөсөө ч илүү тэрнээс ч илүү хамаагүй их энергийг бидээ зогслоох тэр нууцуудыг нь энэ дасгал ерөнхийдөө өгж байгаа юм л да. За тэгээд ер нь бол бид нар болохоор нэг шаардлагагүй зорилгууд, үзий ядалтууд, санаа зовлтоороо дамжуулаад маш их энергийг өрн дарыг заалдсан байдаг. Харин тэрийг ер нь бол нөхөөд бидээ тогтоогоос сурчих юм бол хэрэгтэй гэж байгаа. Тэгээд бас дундуур нь хэрүүл хийчээ. Хэрүүлж хүн. Тэгээд бэлгийн цаас ямар докторгүй ярьд юм бэ? Ямар савч ярьд юм бэ гэдсэн. Тэгээд харин хэлж байгаа. Энэ бол хогийн цаасар хогийн сав руу шитгэж байгаа цаас шиг тийм бичлэг. Энд юусоо ямар нэгэн тийм гүн ухаан агуулаагүй, ямар нэгэн тийм им хэцэг заагуулаагүй. Зүгээр л ингээ ярихыг хүссэн зүйлээ ярьж байгаа л тэгэл таалагдахгүй ч үе байна. Тэгээ устдахгүй оруулж байгаа тийм л бичлэг. За тэгээ цаашаа ярих юм бол ер нь бол ганцааршил туслах гэдэг зүйл байгаа. Өөрөөгөө төвлөрч сурах гэдэг юм байгаа байхгүй юу? Энийг ер нь ихэнх хүн хийж чаддгүй, тайлбарч чаддгүй. Одоо жишээлбэл орчин үед нойргуудл бодлын ядаргаа айгүй их болцсон шүү дээ. Энэ яг юунаас болж байгаа юм бэ гэхээр өнгөрсөн цаг үед их амьдраад идэг. Жишээл хизээч ингээд салцсан хүнтэйгээ ингээд холбоос үсгээл тэрнлүү шаналал амьдраад идэг. Эсвэл өнгөрсөнд гарсан алдаа, харамсал. Одоо магадгүй аав ээж ч юм уу ямар нэгэн хүн алдсан байж болно. Гэтэ яг жоохон хатуу мөртлөө үнүү гэлэхэд
Хэрвээ тэр холбоосоо зүгээр тасалчих юм бол баг буцаж дахиж холбогдох, илүү төгсөр холбогдох байдал нь илүү магадлал нэгсдэг. Тэрнээс биш ингээ утга учиргүй өнгөрсөн цагтаа амьдрах, шаналл зовлондоо дүүрэн идэгдэж амьдрах чинь ерөөсөө амьдралт чинь одоо байгаа амьдралт чинь ч тэр эсвэл зорж байгаа зүйлсэд нь ч гэсэн ахис твш авчирдгүү. Энэ бол жоохон хатуу хууль. Энэ хуулийг ойлгоогоос бол зарим хүн насаараа харихудаг. Тэр энийг бас бодоод үзээрэй. За тэгээд ер нь бол чакрануудаа өдрөдөө сурах ч юм уу тэрнээдээ ингээд нарийн энергийг ууж сурах тийм дасгал бас байгаа. Тэгээ ерөнхийдөө хүмүүс гомдлоод идэх нь ингээд гомдлоод дүүрэн байдаг нь за энэ болохоор 48 дугаар болсон биш үү заяа. Гомдлж идэх нь хүмүүс анханасаа юм тэгээ иймэрхүү анханасаа гомдлох юм шин чанартай төрсэн болохоор биш зүгээр л хүчээ өрн таран хийгээд арчим хүчгүй болцсон байдаг. Тийм болохоор хүчээ бараад тэгээд тэрийгэ дахиж бэхжүүлж чаддгүй энергийн дутагдлалд орж идэг болохоор л ингэ гомдлж идэг гэсэн тийм гаргалгаа. Энэ бол маш үнэний ортой гаргалгаа. Яг гэвэл одоо та гомдлох гэд бодонгууд би гомдлдгүй шүү дээ гэж хүмүүс хэлжтэй л гэж. Тэгээ Монголоор дуран гомдлсон хүмүүс Facebook-ийн цаанаасаа инста ийм байна тийм байна болохгүй байна. Тэр бол 76-гийн буруу, навшийн нийгмийн буруу гэдэг. Өөрт нь буруу байхгүй. Өөрт нь ямар ч буруу байхгүй. Өөрөө бол инхийн цагаан тагтай тэгээд сонголтуудын зөв баг өөр хүмүүс илгэсэн амьдралынхан одоо ингээд амьдрал нь ийм хогийн болцонд нь өөрөө буруугүй хин нэгэн буруутай, аав ээж буруутай, найз нөхд буруутай, арх буруутай тий. Иймэрхүү хүмүүс айгүйх байдаг. Гэхдээ тийм биш. Та амьдралаараа ингээд тодорхой хэмжээнд хүнд хувь тавилан гэдэгтэй төстэй юм яхаа бага наснд бол байж болохоор заяа. Одоо жишээл би хэлжсэн шүү дээ. Жишээлбэл яг би анх төрөхдөө барилдах шин чанар багтаа өдөрсөн хүн байж болно. Тий. Ном илүү сайн уншиж чаддаг төрлийн хүн байж болно. Би хүний ингээд уншаад амьдрал зарим хүн насраач уншаад ойлгохгүйсэн номын шууд уншаад ойлгох ч юм уу эсвэл өмнө ийм зузаан номыг маш хурдан уншиж ойлгосон зүйлээ ойлгох тэ эсвэл цаана нээж байгаа хүн санаа ухаж ойлгох ч юм уу тэр чадвараараа бүх хүний бас илүү гэж хэлэхгүй гэсэн зарим нэг хүмүүсээс илүү гэж ойлгох байхгүй. Гэтэл яг надад бас байдгүй шин чанарууд байна жишээлбэл тэ ингээд тамирчин шин чанар ч юм уу хараа хэлсэн шүү дээ. Би бүхэн бэлтгэл хийлээ гэж тодон жишээ би олон газар хэлдэг. Бүхэн бэлтгэл хийлээ. Би ингээд жил хийлээ заяа. Жил ингээд үхэж хатаж ингээд те бүр өлсөөд амар хэцүү ингээд бэлхэн бэлтгэл хийлээ. Тэгээд би арай ч нэг жоохон өөрчлөлтлөө, жоохон зузаарлаа, ганц хоёр миксурлаа. Гэтэл миний бүтгүүлэлт нь жил ингээд өөрийгөө зовоож бүр тамд амьдарч байгаа юм шиг амьдарч ирсэн. Амьдарч сурсан дэр зүйлийг сар инээж жагаад маш баяр хөөртэйгээр сурчдаг хүмүүс байдаг. Тэгээ байгалаасаа дуртай тэгээ ингээд тиймэрхүү. Гэтэ энэ зөрөө хизээ яг арилт юм бэ гэхээр хоёр зүйлээс болж арилдаг. Нэг нь болохоор настайгаж арилна. Энэ болохоор амар том тамирчинч бай, амар номын үнж бай. Хэрвээ яг 80 настай болчлоо гэж бодоход тэр шин чанарууд нь баагаар алга болчихдог байхгүй. Илүү хүн энерги төвтэй болоод ирэхээр нэг тийм зөрөө багасаад ирдэг. Тийм. Тэгээд дээрэс нь эрэгтэй хүмүүсийн ялгаажсан одоо багасдаг гэх юм уу. Бага залуу насны дээр бол маш тод штэ дуу хоолой бүх байгаа байдал биеийн хилэмж бүх зүйлээрээ тодорхой байдаг л 80 ч юм уу 100 насны дээр ингээд тэр зөрөөнүүд ер нь жоохон багасаад ирдэг. Хүн ерөөдөө илүү юм хоёр төрлийн хүүснийх айл нэг төлөв рүү биш яг дунд нь хөгжих магадлал ихтэй болчихдог байхгүй. Тэр чанараараа ингээд бас тэр зөрөөнийг дурд айлтна. 20 дугаарт яг энэ дахин төрөлт гэдэг зүйл бас хүний зөрөөг арилгадаг. Ер нь бол би яг зурхай мурханд итгэдэггүй. Ер нь бол тэр бол жоохон зохиомж зүйл. Жоохон үнний ор байдаг ч гэсэн тэр нь дахиад өөрчилж болохоор зүгээр. Жишээл гал бах төвтэй мөвтэй тэр гэж ярьдаг те эсвэл ийм орд мор турсан ийм шин чанартай гэл. Тэр шин чанар өөрчлөгдөж болдог. Хоёрдугаарт хаана амьдарч ирэх ямар нөлөөллөөс дамжуулаад өөрчлөгдөж байгаа. Хоёрдугаарт яг энэ дахин зэрэг хөвлөгийг сурсан үед хүний дахин дурсамд тооцдог байхгүй. Энэ үед бол хүний тэр хүүс нас тэгээд эсвэл тэгээд янз бүрийн зүйлсийг тооцохгүй. Энэ бол удам ч гэсэн тооцохгүй. Энэ бол гэтээ энэ нэг би монгол хүн болчихж байгаа гэсэн үг биш зүгээр юм хэдргийн цус төвтэй байхаа болчихчихна гэсэн үг. Энэ бол гэхдээ сайн зүйл. Яг тэгвэл цусны үзэл гэдэг зүйлээс болоод бид нар одоо болтол дайдаж ирсэн бас одоо бол хөгжихгүй байгаа. Гэтэ яг үүндээ бид нар хар бай, шар бай, хинж бай бүгд хайртай байх хэвээр. Би энэ хайртай байх хэвээр зүртгэлчин гэгээлэг хэвээр сайн байх хэвээр. Энэ бол шашин зорилго байхгүй. Энэ зорилго хэрэгжихгүй дандаа нэг юм үзэл бодол чиглэсэн зүйлс байгаад байгаа учраас тэгээд ер нь бол хагарал үл ойлголцол маргаан мэтгэлцээ дуусахгүй штэ.
Тэгээд би яг Монгол гэдэг улсыг хайрлахаа бол гэж байгаа биш. Энэ хоёр хоорондоо шал өөр өгүүлбэр байхгүй хүмүүс ингэ мушгаад идэг. Монгол хүн Монгол улстай хайртай бол бүх төрлөөрөө хөгжих ёстой. Оюун ухаан, зүрхсэтгэл, бие махбодын хувьд. Тэгээд тэгж хөгжөөд үнэхүү шал өөр хүн болоод өөр төвшөнд ингэж сэхэрж гэгээрээд тэр төвшнөөрөө дамжуулаад Монголдо тус хүрэх юм бол илүү их тус хүргэнэ. Дээрээс нь тийм хүмүүсийн олон байх юм бол илүү амар тайван, илүү урт удаан амьдралтай тийм нийгмийг зогсоох боломжтой байна бол гэхдээ жоохон мөрөөдлийн юм шиг нийгэм. Ер нь бол яг та нарын бодож үзэх хэрэгтэй байхгүй юу? Ингээд багадаа сонссон, уншсан, харсан гэд нэг тиймэрхүү зүйлсээрээ кодлогдоод тэргүүрээ ингээд дүгнэлт хийж амьдэрдэг. Тэргүүрээ бодлын орон зай үүсгэлээ, тэр бодлын орон зайгаар дүгнэж амьдэрдэг. Тэгээ өөрт нь таалагдахгүй хоёроо ч гэсэн бүгдээ тэргүүр дүгнэдэг. Багш хүний ч юм уу те. Ингээд өөрт нь таалагдахын тулд тийм байх хэвээр тэр юм ингээд өөрсдийн бодолдоо зохиосон зүйлсээр дамжуулж үзэж байгаа харж байгаа зүйлс бүх зүйлсээ дүгнэж амьдэрдэг байхгүй юу. Гэхдээ сүнслэг зүйл болохоор ямар юм бэ гэхээр махан биеийн зүйлсийг бол тэгж дүгнж болно. Гэхдээ сүнслэг зүйл болохоор илүү үнэмлэхүй байдаг. Жишээлбэл би Христийн жишээг хэлжсэн шүү дээ. Ирэхээс өмнө 39 ширхэг ном, тэрнээс ч олон ном бичигдчихсэн тийм хүн. Тэр маш олон номнуудыг маш их тийм сүнслэг утгаар бичигдсэн том номнуудыг хүмүүс юу гэж боддог байсан бэ гэхээр мөнх амийн судар, бухны судар гэж боддог байсан. Гол нь цаад мөн чанарыг ойлгоогүй. Тэгсэн чинь тэр номнууд нь хэнд чиглэсэн байсан бэ гэсэн чинь ирээдүйд ирэх ганцхан багш чиглэсэн байхгүй юу? Тэр нь болохоор Христ байсан. Тэгээ наад номнууд чинь утга учир нь мөнх нас биш ээ. Наад номнууд чинь зөвхөн надад зориулж бичигдсэн ном байна тийм ээ. Одоо харин энэ цаг үеийг өөрчилж илүү том сургаалуудыг, том судлалуудыг тий өөр олон зүйлсийг ингээд бичиж хэлүүлж үлдээж байгаа. Ирээдүйд яг өөрийнх нь дахин эрэлтийн үед юм уу тийм зөвнөлийн цаг үед нь хүн төрөлхтөд илүү урт удаан амьдрах, илүү тэр том амьдрах, өөрийг ойлгох, бурхныг ойлгох тийм цаг үеийн тухай ярьж байгаа ингээд яваад гсэн байхгүй юу? Гол нь яг хэлэх гээд байгаа үндсэн санаа нь яг анханасаа юу юм бэ гэхээр сүнслэг багш, жинхэнэ багш гэж байвал тэр жоохон төрлөхөөсөө байдаг, дээрээс нь үнэмлэхүү байдаг. Тэрээс би дүр тоглох шаардлага байхгүй. Одоо би жишээлбэл дүр тоглож магадгүй байхгүй. Би хэрэв 20 мянган жилийн өмнө ч юм амьдарч ирсэн бол тэр номнуудыг ойлгоогүй байж мөртлөө ойлгосон юм шиг дүр тоглох. Эсвэл тэгээ өөрт нь зориулж бичгдэг байхад яг надад зориулж бичсэн юм шиг дүр эсгэх те аврагчны юм шиг дүр эсгэх. Шууд болон тойрогоор эн чинь айгүй том нүүлэхгүй яг гэвэл жинхэнэ бурхны илч, жинхэнэ үнэн багш мэдлэхээс өмнө хуурамч мөртлөө жинхнийх нь дүр тоглох нь хүмүүсийн замыг хаадаг, дээрээс нь маш том нүгэл. Тэгэхээр ер нь бол одоо яг орчин үеийн гэсэн энэ бол хамаатай байхгүй. Тэр үеэс ерөөсөө л иддэг, уудаг, зүйл өмсдөг хувцас тэгээ яг 20 дугаар зуунаас хойш юм гэдэг технологийн дэвшлэл гэдэг олон зүйлсээр дамжиж өөрчлөгдсөн болохоос биш. Үнэхүүдээ бол хүн төрөлхтний яг сүнслэг төлөвүүд нь нэг тийм утгагүй, учиргүй, амар хэрсүү болоогүй байгаа. Тийм болохоор одоо бид нэр сайн багш нь хий, муу багш нь хий гэдэг ялахгүй байгаа. Дээрээс нь үнэлэхүү жихэн багш нь хий. Энэ номнуудын цаана байдаг те бүр үнэхүү нотлогдох тийм том багш нарын таних тийм чадвар бид нар суугаагүй байгаа. Тийм болохоор бид нар яад юм бэ гэхээр гэхээр ер нь бол юу яадаг? Сайн муу сайхан муухай мэддэхгүй дундаж багш нарыг төгс багштай андуураа дагаа яваад идэг. Гэтэ төгс биш багшийг төгс юм шиг дагаж явах нь үүлийн үр гим нүгэл алдаа болгодог байхгүй юу? Тийм болохоор би та нарыг босон болоогүй төвд болгоны бити хүндлээч. Бити ингээд бурхан биш хүнийг, бурхан биш зүйлийг, хууль биш зүйлийг хууль юм шиг дэдлээч. Чи ингээд төвд үсэг судлахгүй байлаа гэж чиний амьдралд муу болоод байгаа юм юу ч байхгүй. Тэр чинь бусдад адилхан үсэг. Бусдад адилхан хэл. Чи цаг үетэйгээ хөлнөлж чадах хэрэгтэй. Чиний уусад илүү их хөгжил авчирч байгаа. Чиний уусад ирээдүйн хүүхдүүдэд илүү их цатгалаа амьдруулж байгаа, аюулгүй амьдруулж байгаа. Хүчтэй амьдруулж байгаа хэлийг суралц. Үнэхээр сонирхоод байгаа бол дараа нь суралцж болно. Тэгвэл эхлээд суралцах гэдэг бол эхлээд англи хэл суралц. Мундаг том хүчтэй байгаа улсуудыг суралц. Энэ гэхдээ долгоноор бай гэсэн үг биш. Чи ядаж хүчтэй хүнийг зодгож байгаа бол, дийлгэж байгаа бол өөрийнхөө хүчгүй байгааг ядаж ойлгох хэрэгтэй байхгүй юу? Материалын ертөнцийн ядаж хөгжил гэдэг зүйлээ бас хангалттай авчрахгүй байж оюун ухааны хөгжил, сүнслэг хөгжлийн тухай дандаа яриад ивэл айн бүтэхгүй байхгүй юу? Энэ бол тийм. Тэгэхээр ер нь бол бид нар яг хинээс хаанаас суралцах хэрэгтэй вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бид нар материалын хөгжил суралцах гэж бол материалын хөгжил байгаа улсаас суралц. Тэ? Солонгосоос суралц, Австралиас суралц. Солонгос, Австрали, Европоор монголчууд зөндөө байгаа, Америк ч гэсэн байгаа. Тэндээс суралц. Материалын хөгжил яаж байна? Гэтэ илүү томоор хараад томоор суралц.
Тэ ингээд түүх мөхийн зөв суралт. Ингээд ирвэл тиймэрхүү ирсэн хүмүүсээс материалын хөгжлийн нууц гарч ирнэ. Тэрнээс биш юу ч ойлгодгүй, юу ч судалдаггүй. Тэ ингээд зүгээр ингээд муулаад идэг те Америкийг бүгдийг муулаад ич чадна шүү дээ. Би Солонгосыг муулаад ич чадна. Би Австралиг муулаад ич чадна. Юу ч чадахгүй хүн үрт шүү зав. Европыг муулаад ич чадна. Амусаа Европууд. Манай Монгол 13 дугаас амир өсөн ингээд муулаад ич чадна. Амусаа Америкууд, Оросууд нэ те ингээд муулаад ич чадна. Гэтэ яг үндэ ингэж хэрэлдэж маргалдаад хинч дэвшдэг байхгүй юу. Тэгэхээр ер нь бол яг чадж байгаа юмнаас нь чадж байгаа юмнуудын суралцдаг илүү ирсүү бай, илүү мэрэгэн бай. Гэтэ бас Монгол бас нэг ядгаа алдцуус биш. Бас үлийн үед хэрсэн хүмүүс бас гарч ирж байгаа. Азтай. Олон яг хэлэх гээд байгаа юм юм гэхээр бүх төрлөө ирсүү байл да. Яг та нар бас тэг болоогүй юмнууд дээр тэгээд ингээд усан болоогүй нэг хүн тэдэн төгрөг авч өглөө, тэр нь хэдийн хилж өглөө. Тэгэл болчлоо гэж боддог. Тэгээд цэжэд идчихдэг нэг тийм дарга зэргүүдээр дүүргсэн энэ нийгэмд чинь яаж би хүн ингээд хөгжил ярих юм бэ тийм үстэй. Энэ чинь мухар сүсөө байхгүй юу? Бурхныг орлоод нь штэ. Тэр хүмүүс чинь Бурхныг орлож болохгүй штэ. Би ч гэсэн Бурхныг орлож болохгүй. Хэрэв үнэхгүй тийм төлөхөөсөө мундаг Бурхныг орлох ууз тэгээ маш тийм байсан бол тийм багш нар ховор байдаг. Дээрээс нь тийм багш бай үнэхөө байвал суралцах хэрэгтэй. Тэгэхээр тийм багш биш бол тийм дүрбий тоглол тэгэл болоо. Тэг хэлэх гэдэг үндсэн санаа нэг юу юм бэ гэхээр та нар ингээ ойлгох ёстой зүйлээ ойлгоогүй. Тэг мэдэх ёстой зүйлээ мэдээгүй. Тэгээд эсвэл илүү хэлбэрхнаар шийдэх боломж яхад амар хүнд болгоод байгаа. Тэгээд яг одоо байнга ярьж байгаа жишээн дээр ч гэсэн бас хэлээ л та. Одоо жишээлбэл тэгээд одоо Эдрот Аруна тэр бичлэгүүд. Би одоо өөр сошиалуудыг мэдэхгүй болохоор тэгж байгаа шүү заяа. Дээрээс нь нойрхонч тусчаа жишээ болохоор байнга тэр нэрийг хэлээд байгаа. Муулж болох уус муулахад ч гэсэн намайг даах уус жишээ болохоор. Дээрээс нь нэг юм жижигхэн пэйжтэй жижиг мацааны бичлэг нэг сонсохдохгүй л. Тэгээ сонссон ч гэсэн хамаагүй. Гол нь яг юу хэлэх гээд байна вэ гэхээр тэр хүн материалын ертөнцийн нууцын тухай арай илүү үнэтэй юм яриад байгаа байхгүй. Илүү өрсөө байдлын тухай ядаж тийм хитэн тэнэг гаруудыг бодвол арай амьдралтай юм яриад байна. Нэгдүгээр тэрний сайн байна. Хоёрдугаар болохоор амьдралтанд тохиолдсон зүйлсийг тэг ингээд тэг хүүхдэн жишээлбэл дутууд төрж байгаа, өвчтөд төрж байгаа жишээ. Тэг ингээд янз янзын жишээнүүдийг бүр ингээд илүү томор хараад болохоос нь бас шийдэх бол байгаа. Яг материалын ертөнцийн зүгээс харах юм бол тэр бол давгчгүй хүчин зүйл мөн үү гэвэл мөн. Тэгэнгუთ юу байгаа вэ? Тэгэнгуთ ер нь яг юу байгаа юм бэ гэхээр ингээд ойлгох боломжтой, харах боломжтой, тэр дүгнэлт хийх боломжтой зүйлсүүд байгаа. Яг энэ яг юун дээр ямар алдаа гарвал, ямар энерги алдаа гарвал хүүхэд дутторч болт юм бэ? Тэгээ хөвлөд ямар асуудал байвал хүүхэд дутторч болт юм. Тэгээ эсвэл мэдээж хорт утаа янз бүрийн зүйлс нөлөөлж байгаа. Гэхдээ бас энерги бас нөлөөлж байгаа. Тэгэхээр хөвлийн энерги дүүрэн байвал, хөвлийн энерги дайлал нь дүүрэн байвал, тэгээд хоосрол багтаа байвал, тэг бүх төрөл дээр ингээд эрүүл байвал, илүү эрүүл төлөх магадлал байгаа хүүхэд. Гэхдээ одоо бид нар болохоор охтуудыг орчин үеийн охтууд бис болтой болцсон. Миний үед тийм байгаагүй өдрөг ярьдаг гэж нар асуудаг. Гэхдээ тэрийг заавал шийдэх ганц арга зам нь хөдөө мал дээр байх бишээ. Тэрийг илүү орчин үеийн, илүү өнгийн мөртлөө илүү гоё зүйлсээр шийдэж болно. Тэгээд тэрэн дээр одоо би танарт ном шахдаг. Тэгээд ном шахсаар байх болно. Тэгээд ер нь бол тэн дээр ч гэсэн бас яг хэлийн энерги тэгээд тосол орчин хүч яаж бие биедрийн чадруудыг яаж сайжруулах уу гэх тийм их зөвлөгөөнүүд байгаа. Тэгээд тэрийг сонирхоод үзээрэй, хэрэгжүүлээд үзээрэй. Тэгээд үдсэн яриад ивэл би нэг 2 дахь эдэр бат биш, 1 дахь баясгалан зүгээр хэлж байгаа шүү дээ. Би сошиал баг амар баг мэддэг. Ер нь баграг үздэг. Тэгээд үзсэн ч гэсэн нэг амар хөдөлчмээр хүмүүс гарч ирдэг. Тэгээд дээрэс нь баг тэн галзуурал тэнэг байдал байх юм бол уур хилэн байх юм бол илүү хандлт авдаг юм шиг байна. Тийм болохоор ч гэсэн жоо уур хилэнгээ илэрхийлгээр шийдсэн. Тэгээ бидсэн хандлт авахыг хүсэж байгаа. Үнээлээ. Гэтэ та нарыг бодвол та нарын дээр багш хуурж байгаа багш нарыг чинь бодвол ядаж үнэ хэлдэг тэнэг дээр ихгүй юу. Тэнэгээ мэддэг тэнэг чинь арай илүү ахис дэвшиж болно. Харин тэнэгэж мэддэггүй өөрийгөө ухаантай гэж зүтгэх тэнэгийг засах боломж байхгүй юу. Тийм боломж байхгүй. Эсвэл боломж байсан ч гэсэн тэр нэг хэцүү байхгүй юу. Тэгэхээр тийм болохоор ядаж тэнэгээ мэддэг тэнэг байна. Тэгээд зэрэг үйл юм дуусахгүй 20 минутын бичлэг болсон байл дундаас хүн залгаад тийм тэгээд үзэн бичлэгийг дуусглаа залгамжлах бичлэг 26 байлаа. Анхаарал тавьсан баярлалаа.